Сахарын өндөр агуулмжтай бүтээгдэхүүнийг хүүхдийн бэлгэнд сонгохгүй байхыг эрүүл мэндийн яамнаас уриалж, бэлгээ бэлдээ аяныг хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулан гаргасан. Энэ аяны хэрэгжлийг хангаж ажиллах хүрээнд хан үл дүүргийн эрүүл мэндийн төв 35 эмч мэрэгчлэнүүдийг багтаасан баг, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Orbs International олон улсын байгууллага хамтран мөн Eagle телевиз мэдээллийн хөтөч түгээгчээр хамтран бид ажиллаж байна. За энэ удаа бид хан үл дүүргийн аслагдсан хороо болох яг юмнэт 10 дугаар сургууль дээр ажиллаж байна. 10 дугаар сургууль маань 34 бүлэгтэй 1070 хүүхэдтэй. Бид энэ 7 хоногийн ажлын өдрүүд ажиллахдаа энэ 1070 хүүхэдтэй амны үндийн үзлэг, нүдний үзлэг, хүүхдийн үзлэг, уушгины эмчийн үзлэг, гэмтлийн эмчийн үзлэг, хоол зүй, сэтгэл зүй, альс, харшил гэх мэт 8 цогц эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх, оншилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүллээ. Амны үндийн үзлэгийн тухай рухан баримт дурдъя. За 1070 хүүхдээс 1007 хүүхэд амны үндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдсан. Эндээс 170 хүүхэд нэрвэл 836 хүүхэд шүд цооролтой, 3856 шүдний цооролтой байна. Бид урьдчилан сэргийлэх үзлэгт орсон бүх хүүхдүүдэд эрдэсчүүлэгдсэх фотоор түрхлэг түрхэж зөвлөгөөг нь өгсөн. За 5 дугаар ангийн шүдний цооролтой 96 хүүхдээ сонгон авч 104 шүдийг бол бид эмчилж зөвлөгөө өгч ажиллаа. Ингэж эмчилгээ зөвлөгөө өгч ажиллахдаа явуулын зориултын тоноглогдсон техник автобусыг ашиглалаа. Мөн өрхийн эмнэлгийн шүдний кабинетыг манай эмч мэрэгчлэнүүд ашиглаж дараах тусламж үйлчилгээг үзүүллээ. За бид 10 дугаар сургууль дээр шүд угаалтын аврах шалралт тэмцээнийг явууллаа. Хүүхдүүддээ шүдээ яагаад өдөрт 3 удаа угаах ёстой юм бэ гэдэг тэр мэдлэгийг хүргэлээ. За дээр нь шүдээ зөв угаах дадал чадварыг, ур чадварыг бас зааж өглөө. За ингээд эзэмшсэн мэдлэг олж авсан ур чадвараа хэрэгжүүлэх орчныг нь бол эрүүл мэндийн яам шүд угаах цэгийг байгуулж өглөө. Бид хүүхдүүдийн минь эрүүл мэндээс илүү эрхэм чухал зүйл гэж үгүй. Монгол хүн бүр эрүүл байх болтугай.